Алс баруун хязгаар Ховд аймагт улсын их хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул амжилттай явагдаж байна. Орон нутгийн цагаар 16 цагт авсан мэдээллээр аймгийн хэмжээний нийт 51418 сонгогчийн 34183 саналаа өгч 66%-тай явагдаж байна. Тойрогоор наваад үзэх юм бол 34 дугаар тойрог одоо хамгийн их буюу 14012 сонгогчоос 9826 сонгогч санал өгч 70.13%-тай. За 35 дугаар тойрог 16732 сонгогчоос 11093 сонгогч өгч 66.30% санал 30%-тай. За 36 дугаар тойрог 20674 сонгогчоос 13264 сонгогч санал өгч 64.16%-тай. Нийт аймгийн дүнгээр наваад үзэх юм бол 51418 сонгогчийн 34183 санал өгч 66.48% одоо сонгогчийн санал хураалт Ховд аймагт бол ингэж явагдаад байна. Ховд аймгийн 17 сумдаас дөрвөн сумын иргэд сонгогчдын 84% нь, цэцэг сумын иргэд сонгогчдын 82% саналаа өгсөн нь хамгийн өндөр. Харин Жаргалан сумын Бугат, Бичигт, Хайрхан багуудын иргэд сонгогчдын 53% нь саналаа өгсөн нь хамгийн бага эрсдэд тооцогдож байгаа юм а. Гэхдээ өмнөх сонгуулиудыг бодоход энэ удаагийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо харьцангуй сайн байгааг аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга яриандаа онцоллоо. Урд жилүүдийг бодоход одоо иргэд сонгогчдын маань сонгуульд оролцоо бас нэмэгдэжээ гэж харж болох уу? Тэгж үзэж болно. Харьцангуй биднээс өнөөдөр ингээд 16 цагийн байдалд нийт одоо зарим нэгэн сундын маань ирсэн ингээд 80 гараа явчихсан. За аймгийн одоо баг аймгийн дöнийг баг гэдэг одоо 52-өөс дээш өвтэй ингэж болж байгаа нь бас нийт сонгогчдын эрс буюу манай сонгогчдын төрийн эрх дээд байгууллагыг одоо сонгуулийн хуулиад байгаа дээрд маань үнэхээр одоо бас идэвхтэй оролцож ирнэ гэж хэлж болно. Ховд аймаг 17 сум 91 багтай. Сум бүрт сумын сонгуулийн хороог байгуулж 92 санал авах байр ажиллуулж иргэд сонгогчдын санал авах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж байна. 17 сумын сонгуулийн хороонд 121 хүн 92 санал авах байранд 582 зохион байгуулагч 109 инженер техникийн ажилтан мөн нам бүрийн төлөөлөл ажиглагчид ажиллаж төрийн эрх барих дээд байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох сонгуулийн ажлыг явуулж байгаа юм а.